Та нэг зүйл анзаарч байсан уу? Яагаад бөмбөг өөрөө хөдлөхгүй байснаа гинэд хөдөлдөг вэ? Яагаад бид ширээг түлхэхэд хөдөлдөг вэ? Яагаад машин зогсож байснаа хөдөлж эхэлдэг вэ? Эдгээр бүх зүйл нэг шалтгаан бий. Тэр нь юу вэ? Энэ бол хүч юм. Өнөөдөр бид хүч гэж юу вэ гэдгийг маш энгийнээр ойлгоцгоё. Тэгвэл хүч гэж юу юм бол? Хүч гэдэг нь бидийг хөдөлгөх, зогсоох, эсвэл чиглэлийг нь өөрчлөх нөлөө юм. Өөрөөр хэлбэл ямар нэг зүйлийг түлхэх, эсвэл татах гэдэг нь хүч юм. Жишээ нь та хаалгаа түлхэж онгойлгоно, та зүнхээ татаж авч явна. Эдгээр нь бүгд хүчний жишээ юм. Хүч бидэд 3 төрлийн нөлөө үзүүлдэг. Нэгдүгээр, хөдөлгөөн үүснэ. Жишээ нь та бөмбөгийг өшөглөхөд бөмбөг хөдөлж эхэлнэ. Хоёрдугаар, хөдөлгөөнийг зогсооно. Жишээ нь хөдөлж байгаа бөмбөгийг гараараа барихад зогсдог. Гуравдугаар, чиглэлийг өөрчилнө. Жишээ нь бөмбөгийг ханан зогсоход буцаж өөр чиглэлд явна. Тэгэхээр хүч нь хөдөлдөг, зогсоодог, чиглэлийг өөрчилдөг маш чухал зүйл аахны. Бид өдөр бүр хүчийг ашигладаг. Хаалга онгойлгох, сандал түлхэх, цүнх өргөх, бөмбөг шидэх. Эдгээр бүх үйлдэлд хүч оролцож байдаг. Та анзаарахгүй байж болгоч бид байнга хүч хэрэглэж байна. Хүч зөвхөн хэмжээтэй биш, бас чиглэлтэй байдаг. Жишээ нь та бөмбөгийг урагш түлхвэл урагшаа явна. Та дээшээ шидвэл дээшээ явна. Тиймээс хүчийг ойлгохын тулд хаашаа үйлчилж байгааг мэдэх хэрэгтэй байх нэ. Гэртээ ийм туршилт хийж болно. Нэгдүгээр, бөмбөгийг ширээн дээр тавь. Хоёрдугаар, зөөлөн түлхээд үз. Бага зэрэг хөдлөнө. Гуравдугаар, илүү хүчтэй түлхээд үзэх хэрэгтэй. Илүү хол явна. Энэ нь юуг харуулж байна вэ? Хүч их байх тусам хөдөлгөөн их байх болно. Ингээд бид юу сурсан бэ? Хүч гэдэг нь түлхэх эсвэл татах үйлдэл. Хүч нь хөдөлдөг, зогсоодог, чиглэлийг өөрчилдөг. Хүч нь бас чиглэлтэй байдаг. Дараагийн хичээлээр бид таталцал гэж юу вэ гэдгийг сонирхолтой жишээгээр тайлбарлах болно. Юмс яагаад доош ундаг вэ? Яагаад бид газар дээр байдаг вэ? Үүнийг хамтдаа ойлгоцгоё.